амьдрал хайртай. Би бодож байгаа. Өөрийнхөө төлөө ичээ хүртэл мэдээлэл дамжууллаа шүү. Ой санамж сайн хөршөө. Тарай хийж тархин зогсоо. Хийсэн иргийнхэн талаар дахиад хэлье. Би их удаан тэрчэндээ. Яг юм чигэж чинь сайхнаар чинь төсөөлнө. Чи өөрийнхөө тоогоочтойгоо би хамгаалагчтайгаа эмчтэйгээ юм байдаг байхгүй юу? Гоёгоос. Миний ээж. Маа! Ямар үгстэй тэр эргэжчүүдөө! Намайг гүйцэтгэх гэж ах шиг бай. Би дараагийн зүүн дээр нэг шиг явсан. Энэ уран бүтээл бол миний мах цусны тасархай, миний нулимс, миний нойргүй хонсон хонолт, миний бухимдал, одоо үзэл бодол шингэсэн ийм бүтээл байгаасаа гэж бодож байна. Окей. Гуд! Ави! Энэ бол Холливуудтай өнөөдөр ажиллаж байгаа тэндээс шавнырынхаа урилгыг хүлээгээд аваад ирсэн Нямгаав найруулагчийн асар том сэтгэлгээ. Чам! Өнөөдрийг нацаглалын Объект 110 цагт явъя. Гэрэлт медиа группийн хамт олон маань, бүтээлчд маань багшигаа урьж багштайгаа хамт энэ бүтээлийг одоо анхны гараагаар ингэж эхэлж байгаа нь бол маш сайхан одоо ирээдүйтэй зүм бэлэгтэй ийм сайхан одоо ажил бүтээл болж байна. Хэрэгт орчлоо. Манай энэ кинонд ажилласан залуучууд бол зарим нь бол анх удаа кинонд ажиллаж байгаа гэхэд бол уран бүтээлийн маш их сайхан судалгаатай, юмд их нягууртай. бас нэг эмэгтэй намайг харсан. Тэр эмэгтэй ажилд их хариуцлагатай. Ингэж хандчихсан би одоо энэ гэрэлт медиа группийн одоо хамтарч ажилласан уран бүтээлчдод маш их баярлж явж байгаа. Манай одоо жүжигчийн хариуцсан найруулагч Отгон тогсогч маань Маш олон кинонд ажилласны хүн болгон мэд. бид нар тоглоом хийгээд Отгон тогсогч 2 чихтэй 2 гар утастай. Хэрвээ энэ хүн 3 чихтэй байсан бол 3 гар утастай. Тэгээд Хүнд сэтгэл байхад хэдэн ч гар байж болохыг энэ хүн бас харуулсан. Энэ бол бидэрт маш том тус түшиг болсон. чи бас нөхрийнхээ араас сурах нь. Том найруулагч тэр холоос урьж авчираад энэ манай гэрэлт медиа группийн залуучууд ерөөсөндөө багшигаа авчираад ангиараа энэ уран бүтээлийг сэтгэл гаргаж зүтгэж хийж байгаа юм байна гэдэг надад тэндээс мэдрэгдсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ залуучууд өнөөдөр альва юмд бас нэлээд ултаа суурьтай хандж байгаа юм байна гэж би бол ойлгосон. Тэгээд би Нямгаава гэж энэ мундаг том найруулагчтай анх удаа ажиллаж үзсэн. Дахиад чимгөө өрөө. Нямгаав найруулагч надад нэг л замичаа өгсөн. Чи давхар энэ жүжигчдийн амьсгаа зөв тоглож байгаа юу, буруу тоглож байгаа юу, үг текст тэрийг заавч хинж яв. Үгүй бол дууны найруулагч гэдээ байгаа тах юм бэ. Айгуу хатуу замичаа нэг өгсөн. Кинон дээр ажилласнаар надад сурах зүйл маш их байлаа. Тэгээд найруулагч маань үнэхээр эрч хүчтэй, эмоцтой хүн байсан. Мусаа гацтаа наалаа.
энэ хязгааргүй уран сайхны киноны маань хамгийн гол үйл явдал бол бид нэр ангиараа тэгээд дээрэс нь ангийнхаа багштай нямгаа найруулагчтайгаа хамт ажиллаж байгаа нь миний хувьд бол айгүй гоё. Маш сайхан. Та нар битгий ингэж энэ бол тийм ээ миний тарих. Би энэ өөрийнхөө шавнарт хүүхдүүдэд юу гэж хэлж байгааг вэхээр ямарваа нэгэн шинжил гэдэг бол техник биш. Энэ хүмүүсийн цуснд байх хүмүүсийн оюун санааны шинжил, сэтгэлгээний шинжил гэдэг бол их өндөр байх хэрэгтэй. Гэснээр чинь юм агаан баярлал байж тээ. Нэрээ мэдгүй юу чи? Торгон та нарыг сайн миний харин. Тэгээ орчих идэх. Хамгийн ихний зураг авалт мотоциклтай зураг байсан. Урд мотоцикл байж байсангүй. Тийм мотоциклийг анх удаа унаж. Ой чив шиг, хэцүү чив шиг. Хамгийн ихний зураг авалтаа эхлүүлсэн. Мотоциклын судалт ирсэн. Гол дүрийн ихнэр болох ройл надад андагцсан. Болроо гэж эмэгтэй дүр. Гол дүр буюу сэтгүүлч жаргалын дүр. Энэ бол өнөөдөр сэтгүүлчид үнний дуу хоолой болдог. Үнний төлөө дуурсныхаа төлөө, хүний төлөө амьсгалсныхаа төлөө бурууддаг. Нандин болгоныг өвдөхийн төлөө бичих ёстой. Өнөө Мансуу нийтлэрээ сэтгүүлч жаргал тодорсон байна. Сэтгүүлчид эрх мэдлийн золиос болдог. Өөрийгөө золиослсон. Сэтгүүлч хүн гэдэг бол багцаар нь бичиж, тоймдож, ганц үг бичгтэл тэр нь өөрөө дараа нь өгүүлбэр болж бүх юм тэгэд заддардаг. Ер нь бол манай сэтгүүлчид үнний хойноос эрэлхийлж, үнний төлөө дуурсныхаа төлөө адлагдах, ад үзэгдэх, аюулд өртөх. Тэрч бүхэл амь насаа алддаг. Чиний зүйлээ гэж юм. Өглөө 7 цагаас хойш маргааш өдрийн 11 цаг хүртэл би яг зурагтай байсан. Тэгээд тэр бол маш хүнд хэцүү зураг байсан л да. Маш их ядарсан байсан ч гэсэн маш их сэтгэлийн кайф мэдрэмжийг бол тэр бүгдээ ард бол хүн бол мэдэрдэг юм байлаа. Би өөрөө шоронгийн нэг тийм хоёуг болсон. Жохон тийм ярахчин талдаа. Нэг сүнс болоод дээшээ ингээд хөөрдөг хэсэг байдий. Гол дүр дөлөө дээшээ ингээд хөөрж байгаа сценыг авах гэж бараг бүтэн өдөр бид нар бодсон. Яаж авах уу? Яах вэ ийх үү гэдэг. Яаж хүнээ ингээд дээш нь хөөрөх үү гэдэг дээр нэргүй найруулагч айгүй зөв шийдэл төрээд каран дээр суулгаад дээш нь татъя. Тэгээд нисэж байгаа юм шиг яаж авах вэ? Тэр бүх шийдлүүдийг бол өдөр тэр цаг тухайд нь шийдэл гоё өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэшээний зурсыг үнэхээр гайхамшигтай. Аир графикийн аргаар боди арт хийсэн. Тэгээ манай нөө хуургач одноо битээр тэн дээр бол маш хамтарч гоё ажилласан гэж боддог. Тэрний ард манай группийн хамт олон тэр чигээрээ бүтэн ажиллаж ирсэн. Бүхэл шинжэнгөө бид нэр өөрсдөө нойргүй байхыг хүссэн. Бид нэр өөрсдөө ядрахыг хүссэн. Шүнжэнгөө зураг аваад 30 минут дуг хийгээд маргаашийн зурганд орох үе байсан. Хичнээн бид нэр ажиллаа хийгээд оройтоод үүрээр тарж исэн ч гэсэн байрандаа ир цуглаж ирээд унтахгүй бүтэн 48 цаг зураг авах үе байсан. 2 сарын турш энэ кинонд амархан зүйл байсангүй. Ядрах үеуд бол байсан. Гисэн хэдий ч энэ ядрах бол бидний өөрийн хүссэн ерөөсөө л хүсэл. Ядрахгүй ажил гэж бол байхгүй шүү дээ. Ядрах шүү. Тэгэхээр ядарсны дараа ажилтдаг. Хүнд зураг авалтууд бас нэлээд авдчихсэн. Энийг бол биднес маш олон хоногийн бэлтгэл ажил хийж энэ киноны зураг авалтыг авч ирсэн. Ирчүүдийн баян нэг л өдөр зөвхөрддөг юм шүү. Намайг бодчихлаа. Okay. Good. Away.
сэтгэлгээний өндөр түвшин рүү явах. Хүмүүсээс өөр сэтгэн гэдэг чинь хүмүүсийн нулимсыг олж харах чадвартай байх. Хүмүүсийн инээмсэглэлийн цаана ямар нулимс бууг олж харах мэдрэмжтэй байх. Зэрэг одоо зүйлүүд байдаг. Гэхдээ энэ болгон бол сая бидний уран бүтээл, бидний хамтарсан энэ ажилд манай хүүхдүүдийн зориглож энийг барьж авсан ажилд бүгд орж амьдсан байх гэж би бодож байна. Энэ уран бүтээл дээр би нэг томоохон охирол амарсан дээр пейнтболын буу гэдэгт өртсөн. Ном сумаар хардгаас их юм энд болоод байна. Яа. За энд буутах найдвартай юм чи гэж бодоод дээшээ тоглолт хийсэн. Тасгаал явсан чинь ийм биш нэгэн дээр чинь халуун өргөөл. За сум орчуу яач үл гэж бодсон л доо. Би юм цогц тайж өгөөч. Яг өнөөдөр явах гэж. Тэгэл жүжигчдийг жишээлбэл лонжноос унжуулаад дээшээ нисгэх, доош нь унгах гэл янз бүрийн тэм трюкүүд, миний урд нь хийж үзээгүй тэм трюкүүдийг айгүй хийсэн. Тэр яг хүнд нөхцөл би өөрөө ингээд дүүжлэгдсэн байх үедээ яг юу хийх ёстойгоо ч ойлгохгүй байх үед бүх талаас минь тусал дэмжиж надад зөвлөгөө өгч байсан анги хамт олондоо киноныхоо нийт группийн найз нөхдөд бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг павильон руугаа ороод нэг зассан шорон руугаа ороод яг камер руугаа ороод ингээл өрөөндөө ингээл харахлаар бас айгүй эвгүй байгаа юм ч тийм. Тэр нь юугаараа вэ гэх юм бол одоо манай киноны зураачаар ажилласан тэгш ах байна, бас бод ах. Ийм доо орсон. Тэр хоёрын байрсаа одоо тэр павильон шорон гэдэг юм бол яг хүний зүрх сэтгэл бүр яадч одоо би нэг ийм хэрэг хийгээд нэг ийм шоронд ороод ирсэн юм шиг нэг тийм мэдрэмжийг төрүүлж ирсэн. Одоо ингээд эргээд харахад бол энэ киноны зураачийн ажил одоо маш их байсан гэдгийг нь одоо эргээд харахад мэдэгдэж байна. Зураач нар бол үнэхээр гайхалтай ажилласан. Сүүлийн үеийн гарч байгаа кинонууд дотор бол их бага хэмжээний павильон зассан кинонууд байгаа. Гэхдээ манай киноны нэг онцлог нь бол нэлээд том хэмжээний павильон барьсан. Одоо яг энэ их ажлыг нуулахын тулд энэ зураачаас гадна энэ баг бүрэлдэхүүн хамт олон бас зураачийн ажил дээр тусалсан байгаа. За би энэ хязгааргүй уран сайхны кинонд одоо багштай хамт ажиллаж багшийнхаа 2 дугаар найруулагчаар ажилласан тул миний хувьд бол маш их бахархууштай зүйл болсон. Зураг авалтын хувьд бол яг холбоо бүшиг цохиж монтажны лист хөтлсөн гэдэг утгаараа зургийн талбай дээр одоо бүхэл нөхцөл байдалд найруулагч болон операторын багтай одоо бүхэл жүжигчдийн тоглолт болон одоо бүхэл процесс дээр бол яг л халуун гал дээр яг л 40 оны өнгөрөөсөн баг. Гэрэлт мэдээ группийн урилгаар Лог Вилэн продакшн уран бүтээлчд хязгааргүй хэмээх энэ уран сайхны кинонд хамтарч ажилласан. Лог Вилэн продакшны зүгээс бол зураг авалт, гэрэл тавилт, эвлүүлгийн найруулга гэсэн ийм ажлуудыг бол хийж гүйцэтгэж байгаа. Мэдсэн үү гэн. Найруулагчийн нэр тэгээд найруулагчийн бодлыг шингээгээд бидний ийм план тавьчаад одоо зураг авахд бэлэн болоод байж байна. Жүжигчтэй өрсөлдөж хийж байна. Нямагшийнхаа удирдлагын доор их зүйлийг дахин сурч мэдэж авч байна. Баг гэлтгүй би хамгийн гол нь ангийнхантайгаа хамт энэ кинонд оролцсондоо маш их баяртай байгаа. Хотод нөгөө зураг авалт болоход нь жижиг ч гэсэн хэсэгт нас орсондоо маш их баяртай байгаа. Гэрэлт медиа группийн маань анхны уран бүтээл болох хязгааргүй уран сайхны кино маань бэлэн болсон байна. Манай хязгааргүй бүрэн хэмжээний уран сайхны кино маань сайхан уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байгаа. Мэргэжлийн өндөр түвшинд бүтээн гэдэг маань хамгийн наацхан том хариуцлага. Тэсийн адуу хүлээж гарах хугацааг нь амжилттай сайхан одоо зураг авалтууд болж дууссан. Хязгааргүй гэдэг энэ сайхан уран бүтээл
төрж гарч байна. Хязгааргүй жаргалыг мэдрээрэй. Таалан сойрхож тухлан үзээрэй гэж. Залуучууд та бүхний бүгдээрээ хүрэлцэн ирж үзээрэй гэж би уриалж байна. Ингээ хязгааргүй киноныхаа бүх үр бүтээлчтэй баяр хүргэе. Амжилт хүсье. Энэ хязгааргүй тухай үзэгчд маань хязгааргүй ярьж, дуурсаж, зэмэлж, шүүмжилж, урам өгөөсэй гэж бид хүн бодож байна. Бүх ярих яриагаа, бүх бодол санаагаа уран бүтээлдээ шингээсэн учраас нэг юм ярмааргүй байна да. Ингэсгээд өндөрлүүд яах вэ? Ягаад гүнгэлдэг чи мэдэх хадад өндөрөөс нүдэнэсийг харчны хатан зараг хязгааргүй хархуйдын Би амьдрал хайртай! Би бодож байна. Өөрийнхөө төлөө ичээ хүртэл мэдээлэл дамжууллаа шүү. Ой санамж сайн хөршөө. Тарай хийж тархин зогсоо. Хийсэн иргийнхэн болоо дахиад нэг. Би их удаан тэрцэндээ. Яг юм чигэж сайхнаар ч төсөөлнө. Чи өөрийнхөө тоогоочтойгоо би хамгаалагчтайгаа эмчтэйгээ энэ байдаг байхгүй юу? Гоёгоц. Миний ээж. Ямар үхсний тэр эргэж өдөө. Намайг гүйцэтгэж явах шиг бай.